Blushing Outfit of the Week content-д орохоор ирсэн байна. Тэгээд миний 7 хоногийн луктай танилцъя. Энэ бол миний хамгийн эхний лук. Гадаа ер нь сэрүүхэн болцсон учраас би ийм ихэвчлэн ийм хавар намрын лукуд бэлдэж ирсэн байгаа. Тэгээд энэ лукны хамгийн онцгой юм гэх юм бол энэ гаднах куртк нь ийм богинохон учраас надад ер нь амар таалагддаг. Тэгээд ийм outfit-ийг айгуу гоё ийм өөр динамиктай болгож өгөх юм шиг санагддаг. Би ер нь бол ийм бор, натурал, байгалийн өнгөнүүд айгуу өмсөх дуртай. Тэгээд ер нь миний хавар намрын хувцсууд ихэнх нь ийм бордоо туяатай байдаг. Энэ гутлыг бол жишээлбэл би vintage дэлгүүрээс авч ирсэн. Энэ гаднахыг бас vintage дэлгүүрээс олж ирсэн. Ихэнх хувцснууд маань яг л аялж байхдаа ч юм уу vintage дэлгүүр ороод олсон хувцснууд байдаг. Энэ outfit маань хөвчлэн ийм бор өнгөөр хослуулсан байгаа. Миний гутал бор, бүс бор, гаднах бор. Тэгээд цүнхээ бичгсэн бор цүнх сонгоё гэж бодож байна. Тийм учраас энэ цүнхийг энэ дээр ингээд хослуулаад барьчих. Бор өнгөтэй алтлаг өнгө айгуу гоё зөгцдөг. Тийм болохоор би бас аксессуараа тийм алтлаг өнгөөр сонгосон байгаа. Миний бөгчнүүд ийм алтан бүрээстэй гэх юм уу? Ийм бөгчнүүд байгаа. Тэгээд угаасаа бүс маань энэ жижигхэн оруулах нь бас ийм алтан туяатай. Тийм болохоор ингээд бүгд гоё зогч ийн гэж бодож байна. За энэ бол миний хоёр дахь лук. Энэ дээрээ би энэ цүнхийг нэмж өгье гэж бодож байна. Энэ цүнх ер нь бол яг нэг ийм statement цүнх. Ийм том төмрийн юм оруулахтай болохоор ингээд үрчингүүт хувцсыг айгу гоё харагдуулдаг. Тэгээд энэ юбгний энэ өнгөн принт нь энэ цүнхтэй бас айгу гоё зөгтөж байгаа юм шиг санагддаг. Та яг энэ лукийг ингээ харах юм бол нэг жоохон сургуулийн юм шиг мөртлөө бас үгүй. За би энэ цүнхийг болохоор анхны удаа Соул яваад тэгээд Соул явсан чинь Солонгост амар гоё дизайнерууд байд юм бэлээ. Ер нь бол хүмүүсийн нэх мэддэггүй. Тэгээ тийм дизайнер дэлгүүрүүд олоод тэгээд нэгнийх нь Vacant Archive гэдэг дизайнер тэрнээс ийм цүнх авч исэн Солонгос аялахдаа. Тэгээд энэ жакетыг болохоор бас thrift хийсэн vintage дэлгүүрээс. Тэгэд миний энэ outfit-ний бас хамгийн дуртай нэг item бол миний гутал. Миний гутлыг манай эгч надад мэдэрсэн өдрөөр бэлгэлж ирсэн. Энэ тэгээд амар гоё сайн арьс болохоор яг ингээд өмсөх тусам ингээд бүр хүлд суугаад ингээд айгуу гоё өвтэйхэн. Болцсон бэлээ. Анх бол жоохон хатуу байдаг байсан. Тэгээд одоо бол би энийг зүгээр л ер нь өдөр тутамдаа өмсдөг. Анх бол өсгийдөө гэд нэх өмсдөггүй байсан. Гэхдээ одоо бүр тасцсан хамгийн дуртай гутлуудын минь нэг болсон байгаа. Denim jacket-ныхаа дотор би ийм сорочк өмсөд дээрээс нь бас ийм кашмир нь олуур нь ийм мак өмссөн байгаа. Тэгээд яг энийгээ ч гэсэн ингээд тайлах юм бол айгүй сонирхолтой. Олон юм давхарлцсан байгаа болохоор гой сонирхолтой харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд look маань бас цүнхэн ийм мөнгөн оруулахтай учраас ийм гой мөнгөн bracelet ийм гаднах хүрэмнийхаа дээгүүр зүүсэн байгаа. Ер нь бол миний хамгийн өмсөх дуртай хоёр өнгө байдаг. Нэг нь цэнхэр, нөгөөх нь улаан. Тэгээд энэ лук яг миний дуртай цэнхэр өнгийг агуулсан байгаа. Би бас юм denim хувцснуудад айгүй дуртай. Яг denim set бас өмсөх дуртай. Дээгүүрээ denim, дагуураа denim. Тэгээд энэ лук байна. Энэ лукэнд ер нь маш олон юм болоод байгаа учраас би бас дээрээс нь үсээ задгаа байлгахыг хүсээгүй. Тийм учраас үсээ ингээд зэгцтэй ард нь ингээд авччихсан байгаа. Тэгээд тийм арай зэгцтэй харагдаж байгаа. Миний ер нь бол хамгийн дуртай улирал хавар намар 2. Яагаад гэвэл айгүй олон хувцас дээрээс нь ингээд layer хийж өмсч болдог. Тийм болохоор гоё цөөхөн хувцастай байсан ч олон outfit-ууд гаргаж ирж болдог. Тэгээд энэ бол тэрний нэг жишээ. Ингээд сорочкн дээр мак өмсөд дээгүүр нь бас ингээд жакет өмссөн. Ингээд гоё layer хийсэн байгаа. Тэгээд бас энэ сорочк маань ийм урт ханцуутай.
энүүгээр дуусаагүй. Яг энэ бүр гар бараг ингэж бүтэн хасаа ханцуутай болохоор энэ жакетныхаа дотроос бас ингэж гарч ирж гоё нөгөө layerтэй байгаа нь ингэж мэдэгдэж байгаа. Тийм тэгэхэд энэ бол миний 3 дахь лук. Би ер нь бол бараг 7 хоногийнхоо 4 өдөрт нь хар хувцас өмсдөг. Тэгээд надад маш олон хар хувцснууд байдаг. Тэгээд тэрний нэг нь энэ байна. Энийний хамгийн онцгой хэсэг нь гэх юм уу? Тэр нь болохоор энэ топ нь зүгээр том оролт шайл байгаа. Би тэгээд энэ шайлыг ер нь бол дан хүзүүндээ зүүхээс гадна толгоондоо ч зүүдэг, дресс болгоод ч өмсчдөг, хаяа өмдөн дээгүүрээ юпг болгоод ч өмсдөг. Тэгээд энэ удаа болохоор би ингэж стайл хийсэн байна. Оролтоо ингээ бооцсон. Тэгээд энэ хэсгийг нь яг мөрөн дээгүүрээ гаргаж чийдээд тэнгүүт нэг юм жоохон айлгүй ийм лук болж байгаа. Тэгээд яг үндэ нэг яаж ч өмсч болно зүгээр бүр ингээ унжуулсан ч болно, эсвэл бүр ингэж өмссөн ч болно. Тэгээд тэр үеийнхаа мэдрэмжинд тааруулаад өмсдөг. Тэгээд ер нь бол дан ийм хар лук байгаа учраас би бас гоё аксессуараараа жоон тоглоё гэж бодоод ийм мөнгөн bangles хитэн ширхгийн бүү мэдхтэй ийм мөнгөн bangles зүсэн. Тэгээд бүчин ч гэсэн ийм мөнгөн бас өмдний маань энэ хажуу талд нь ийм мөнгөн жижигэн оруулгуудтай. Тийм лук байна. Нэг ийм үг байдаг шүү дээ. Ингээд хувцлалт чинь ер нь ингээд өнгөөрөө онцгой биш бол текстураараа онцгой болго гэдэг үг байдаг. Тэгээд энэ болохоор ингээд угаасаа нэлээдээ хар. Тийм болохоор онцгой өнгө байхгүй учраас би энэ дээр яг ийм оролтныхоо ийм жижиг ийм френчтэй хэсгүүдийг ч юм уу ингэж бас оролт ингэж унжиж орж ирж байгаа нь илүү текстур нэмж байгаа учраас энэ лукийг арай сонирхолтой болгож байгаа гэж бодож байгаа. Тэгээд гутлын хувьд бол ийм бас жоох ийм сонин өсгийтэй ийм бүтц. Энэ лук маань болохоор би саяхан хэд хоногийн өмнө би болгосон лук гэх юм уу? Мэдэрсэн өдрийн лук байгаа. Мэдэрсэн өдрөөрөө жоохон онцгой мөртлөө бас нэг хитэн амир дресс ч юм уу тийм юм өмсөхийг хүсээгүй. Тийм болохоор яг байгаа хувцас жоохон ийм үйл ажиллагааны юм шиг тиймэрхүү болгож стайлинг хийсэн байгаа. Өө цүнхээ мартчихсан шүү дээ. Энэ аутфитн дээр бас дахиад хар цүнх. Гэхдээ хар та энэ миний хамгийн дуртай цүнх. Яг ингээ барай авахлаар жижигэн чемодан шиг. Тэгээ дотор нь маш их юм багтдаг. Энэ дотор баг хамаг амьдралаа хийгээд авч явахд болохоор юм цүнх. Тэгээд хамгийн зөвүүн нь энэ цүнхний онгойж байгаа нь бүр хамгийн зөвүүн. Энэ цүнх болохоор эндээ ингэж дардггүй. Энэ хоёр юмыг ингэж сөхөөд хөнгүүтээ бүр юм дээрвэн чемодан шиг ингэж онгоодог. Энэний ингэж онгоодог нь надад хамгийн их таалагддаг. Тэг ингээд бүтэн онгойлгохын тулд ингээд хүчтэй онгойлгох хэрэгтэй болдог. Тэгээд тэгэд ер нь бариад явахд маш хүнд сая бол би яг унах чинь. Тэгээ ингээ бариад явж болно. Эсвэл ингээд ч барьж болдог. Тийм. Энэ аутфитний ер нь хайлайт бол цүнх юм байна. За энэ миний дараагийн лук. Би түрүү хэлсэн шиг хувцснуудаа дандаа ингэж лейер хийж өмсөх туртай. Энэ аутфит дээр болохоор төрүүлээд энэ доторх ийм урт цагаан сорочк. Тэгээ тэрэн дээр давхарлаад дахиад нэг ийм цагаан сорочк өмссөн байгаа. Энэ гаднах сорочк нь болохоор ийм бас сонирхолтой ийм детейлтэй гарн дээрээ энэ дээрээ бас урдаач гэсэн. За энэ лук ер нь бол жоохон тийм зунифтер лук байгаа. Дандаа цагаан өнгө давмгайсан учраас сонгосон джинс маань ч гэсэн яг нэг юм цайвар цэнхэр өнгөтэй. Яг ажлын өдрүүдэд би их хөвчлэн уулзалт ч юм уу дандаа офис дээр очиж суудаг. Тийм болохоор бас юм жоохон албаны хувцлахыг хичээдэг.
Гэхдээ албанидаа заавал ингээд одоо костюм ч юм уу тиймэрхүү юм бол өмсөхгүй арай нэг жоохон casual өөрийнхөө стилд тааруулж тийм formal хувцас өмсдөг байгаа. Тэрний нэг жишээ нь бол энэ байна. Тэгэхээр би ажлын өдөр яг нэг иймэрхүү хувцлах дуртай. За тэгээд энэ outfit-ийн бас гоё юм гэх юм бол миний энэ цүнх байгаа. Би энэ цүнхэндээ бас амар хайртай. Энэ надад яг нэг юм пүүц шиг санагдаад идэв. Яг харуул нэг юм жоохон спорти. Тэгээд ийм texture нь ийм бас сонирхолтой. Энэ цүнхний хамгийн гоё хэсэг нь ийм карматай хажуудаа яг ийм нууц. Тэгээд энэ хоёр талаасаа ингээд юм нууж болно гэсэн үг. За тэгээд outfit маань ерөнхийдөө дандаа ийм цайвар цагаан байгаа учраас би нарны шиллээрээ бас гоё арай жоохон содон нарны шил сонгоё гэж бодоод энэ шилээ сонгосон байгаа. Тэгээд иймэрхүү байна да. Би ер нь байнга гараа карман дээр залхах дуртай байхгүй юу? Тийм болохоор би айл болох карматай хувцас өмсөхийг хичээдэг. Тэгээд энэ хувцсны нэг юм жоохон эмгтээлэг байгаа ч гэсэн энэ доторх сорочконд нэм карма байдаг. Тийм болохоор би яг ингэж гараа карман дээр залхах дуртай. Үгүй бол энэ урдуур ер нь хитрхи их сорочк нь орж ирээд байвал би нэг талын ч юм уу ингээд дотгошоо нөмдрүүгээ хийчдэг. Тэгээс ингэж стайл хийж болно. Тэгээд бас өмдний карманда гараа гэж тавьдаг. Түрүүний outfit-ууд дээр болохоор би хөвчлөг үсээ задгаа тавьсан байсан. Энэ outfit дээр болохоор нэгт түрүүний хэлсэн шиг юм жоохон ажлынх болохоор үсээ дээшээ шуугаад бооцсон байгаа. Тэгээд бас нарны шил зүгээд үсээ боохлоор нарны шил нь илүү гоё ингэж тодорч онцгойрч өгд юм шиг санагддаг. Тэгэд ийм outfit байна. Гутлан гэх юм бол би энэ гутлыг Таиландд аялж байхдаа олж авч исэн. Ийм бас нэг юм Thai дизайнерын хөрхөн өмсөхөд амар. Яг энэнтэй бол зүгээр хотоор би яг хэдэн километр чалхаж чадна. Амар хүлэн дэвтэйхэн. Тэгээд арьсан ч гэсэн юм гоё зөөлхөн. Тэгээд яг сүүлийн үед нэлээд балерина модонд орсон шүү дээ. Тэгээд энэ болохоор яг тийм энгийн одоо бөөрийнхий хэлбэртэй биш. Яг нэм жоохон эрхийн уруу илүү гарцсан. Арай нэг онцгой хэлбэртэй учраас энэ гутландаа би бас айгүй хайртай. Тэгээд ийм байна. За энэ бол миний жинхэнэ унган стил. Би бол ер нь өдөр тутамдаа яг л ингэж хувцлах дуртай. Ийм карго өмд өмсөх дуртай. Аль болох олон карматай байвал бүр сайн. Тэгээд энэ гаднах жакет ч гэсэн юм том хоёр карматай. Тэгээд ер нь бол би ажлын өдрүүдэд бүр дандаа том цүнхтэй явдаг. Компьютераа хийж авч явдаг. Тийм болохоор ажлын биш өдрүүдэд цүнх барихгүй байхыг амар хүсдэг. Тийм учраас юм cargo pants ч юм уу юм том карматай жакет. Тэгээд энэ лукны маань онцлог айтемууд гэх юм бол нэгт миний энэ малгай. Энэ бас миний хамгийн дуртай малгай. Энэ малгайг immune system гэдэг юм Монгол охин хийсэн байгаа. Тэгээд би өмнөх удаас малгай ихтэн авсан. Энийг гарахт нь бас авсан. Ер нь дандаа хүлээж аваад авдаг. Тэгээд бас энэ жакет би сүүлд бас Солонгост явж байхдаа нэг дэлгүүр ороод тэгээд ийм loading room гэдэг Солонгос амар гоё дизайнер гэдэг юм лээ. Яг миний энэ унган стилэнд таарсан хувцснууд гаргадаг. Тэгээд тэрнээс ийм гоё жакет авсан. Энэ жакетны бас гоё хэсэг нь ийм гар нь ийм эрхийн уран салдаг ийм гартай. Тэгээд айгу дулаах юм бэлээ. Ингээд өмсчихлээр би яг унган стил гэдэг байгаа маань ер нь бол нэртэй. Би өөрийнхөө стилийг тээврийн жолооч core гэж нэрлэдэг. Яг нэг хальт харуул тээврийн жолоочрох юм шиг тэгсэн мөртлөө юм жоохон фэшн болгоцсон. Энэ гутал жишээлбэл ийм гутал ингээд карго өмдөж ихэд өмсч юм уу? Арай нэг бас бодсон юм шиг тийм стил. Тэгээд яг малгайнууд ч гэх юм бол надад яг нэг юм энэ ч одоо camo гэдэг шүү дээ. Энэ принтиг яг юм camo малгайнууд хид байгаа. Тэгэл яг юм тод улбар шар өнгийн малгайнууд гэх юм уу дандаа нэг юм жоохон
тээврийн жолооч болчих гээд тий. Тэгээд яг тийм стилтэйгаа энэ бол миний яг хамгийн дуртай хувцлалт. Яг гэрээсээ гарахдаа гараа карманд ичээл ингээл гарах дуртай би. Энэ лук дээр болохоор би малгай өмссөн байгаа учраас үсээ бас задгаа байлгахыг хүсээгүй. Тэгээд би бас ихэвчлэн малгай өмсөхөөрөө дандаа үсээ ингэж хоёр шүлждэг. Тэгээд тэрэн шиг өнөөдөр үсээ бас ингэж хоёр шүлжчихлээ. Энэ аутфитний бас нэг онцгой зүйл гэх юм бол миний бүс. Энэ бүсийг би ааваасаа холгалсан. Тэгээ би яагаад дуртай вэ гэхлээр яг ингээд бүсэлж байгаа нэм айгуу тийм юуных ч юм бэ нэг тийм жоон цэргийн чим шиг. Тэгээ яг энэ дуурж байгаа надад амар таалагддаг. Тэгэл дуурал гараа явдаг та. Next outfit. Энэ бол миний сонсдог хөгжимтэй хамгийн таархаар outfit байгаа. Би ер нь бол айгүй их rock, indie, punk, metal тийм хөгжмүүд сонсдог. Тэгээд яг энэ хувцалт бол тэрнтэй хамгийн дөхөц гэх юм уу. Тэгээд би улаан өнгөнд бүр үнэхээр хайртай. Миний яваас хамгийн дуртай өнгө. Тэгээд бас улаан өнгө үе өмсөхийг хичээдэг. Би ингээд улаан өнгө өмсөхөөрөө миний ер нь тэр өдрийн ингээд зан манж гэсэн жоох ингээд дагаад өөрчлөгдчихдөг. Жоох юм нээлттэй, илүү хүмүүстэй харьцах сэтэл төрдөг юм уу. Ер нь гадуур улаан хүмүүсээ явахлаар арай нэг юм гоё нэг тийм хөвгчлөлтэй санагдаад надад. Тийм болохоор би улаан хувц өмсөх бас дуртай. Гэхдээ энэ аутфит болохоор бас нэг тийм жоохон рок элементүүдтэй. Яг зүгээр ийм урт цамцсан дээрээ би ийм бодолк давхруулж өмсөөд дээрээс нь ийм hand arm warmer лөө ийм нөөний гарны гитэр нэмж өмссөн байгаа. Энэ юпг болохоор надад бүр нэлээд удаж байгаа. Хамгийн анх би оюутан болоод vintage дэлгүүрээс энэ юпгийг олж авч исэн. Тэгэд яг анх бол ийм урттай байсан. Тэгэд тийм уртаар нь би баг 6-7 жил өмссөн баха. Тэгэд яг өнгөрсөн жил ер нь энэ юпгний цаг нь дуусч байгаа юм байна. Би дахиж өмсөхгүй мэн гэж бодож ирсэн нь. Ер нь тариад өмсчвөл бас сонирхолтой болоо гэж бодоод би тийм ингээд хайж аваад тайрсан байгаа. Тэгэд ингэснээс хойш энэ юпгийг баг бүр их өмсдөг болсон. Тэгээд юпгнээс гадна гэх юм бол миний энэ аксессуарууд сонирхолтой байгаа. Эдрийг болохоор би яг 10 жилдээ амар тийм эмо үе байсан шүү дээ. Хүмүүс ингээл нөгөө нэг чолко ингэж дали тавиал. Би яг тэр үед бас нэлээд эмо байсан. Тэгээ эмо хувцалдаг байсан. Тэр үед яг ийм энэ аксессуаруудыг авч ирсэн. Энэ дээрх хоёрыг бол за баг нэг 7-8 дугаар ангид авч ирсэн юм уу 10 жилийнхаа. Тэгээд тэрнээс хойш би хадгалсан байгаа. Хизээ нэгэн цагт зүүн гэж бодож хадгалсан. Тэгсэн чи яг өнгөрсөн жил би гаргаж ирч зүүдэг болсон. Тэгээд айгүй тийм нандин аксессуарууд байгаа. Энэ гутлын хувьд болохоор би бас яг солонгостой ялж байхдаа олж авсан. Энэ бас нэг солонгос дизайнерын гутал. Тэгэхээр айгүй хэвтэйхэн бас байн галахдаг хүнд бол бүр. Өмнөх аутфитууд дээрээ би дандаа нэг бол айгүй том цүнх барьсан, эсвэл цүнхгүй байсан. Тийм болохоор энэ дээр би бас миний дуртай ийм жижигхэн цүнх байгаа. Энэ болохоор бас vintage дэлгүүрээс олж ирсэн. Dolce Gabbana-гийн дээр үеийн загварын тийм цүнх. Тэгээд ер нь арьсан жоохон илэгдсэн. Тэгээд тэр нь бүр гоё онцгой болгох юм шиг санагддаг. Тэгээд бас миний дуртай цүнх байгаа. Одоо бас жоохон сэрүүн орцсон болохоор би бас оролтуудаа ч юм уу малгайгаа ингээ гоё тохируулж өмсөх дуртай. Тэгээд энэ оролт болохоор ийм урт оролт яг үнэндээ яг намайг дулаацуулаад идэм үү гэхээр үгүй. Зүгээр л нэг тийм fashion piece гэх юм уу. Арай нэг жоохон өнгө нэмдэг. Тэгээд малгайны хувьд би ийм кепка малгайнд бас үнэхээр дуртай. Ер нь л би байнга малгай өмсдөг юм байна. Ер нь малгайгүй явж байгаа тохиолдол надад бол маш цөөхөн байдаг. Үнэхээр бүр good hair day л би бараг малгай өмсдөгөө. Тэгээ бараг good hair day нэг тохиодгүй учраас байнга малгайтай явдаг. Тэгээд ийм кепка
хар малгай бас өмсөх дуртай. За энэ лук маань юм байла. Одоо хэдүүлээ. Энэ цовыг стайл хийж үзье. За энэ бол миний бас яг өдөр тутмын casual look. Яг эхний лукэн дээр өмссөн джинс болон гутлаа өмссөн байгаа. Гэхдээ энэ удаа джинсээ гутлын татвараа хийхгүй, гадуур нь гаргаад ингээд өмссөн. Тэгээд гутлынх нь урт талд нь хоншоор нь ингэж джинсний урдаас цохох маягаар. Тэгээд энэ худи бас миний хамгийн хайртай худи. Энэ шиг ийм гоё бинт суудаг фиттэй тийм худи би өстой амьдралдаа өмсч үзээгүй, хурцж үзээгүй. Тэгээд энэ худинээсээ би жоохон салдаггүй маа. Acne Studios гэдэг брендийн худи материал нь ч ихсэн айгуу гоё зөвлөхөн. Тэгээд бусад хөдийн үчи ер нь ингээд oversize байхлээрээ дандаа юм урт байгаад идэв штэ. Энэ болохоор юм дээгүүр амар гоё сул мөртлөө яг энэ джинсний дээгүүр ингэж дуустдаг нь надад бүр амар таалагддаг. Тэгээд энэ аутфитэн дээрээ хэдүүлээ түрүүний цуваа өмсч үзье. За энэ цув болохоор би яг ээжээсээ өвлж авсан гэх юм уу эсвэл булаагаад авсан гэх юм уу нэг тийм цув байгаа. Манай ээж болохоор яг миний насан дээр энэ цувыг өмсдөг байсан. Яг тэр үед аваад тэгээд нэлээд олон жил өмссөн. Тэгээд би болохоор одоо яг авцсан сүүлийн хэдэн жил өмсөж байгаа. Энэ цувыг ер нь стайл хийх амар гоё байдаг надад. Яг дотоороо ийм айгу casual хувц өмсөд энэ цуваа өмсчөнгүүт бас ингээд лук хамаагүй сонирхолтой болчдөг. Тэгээд энэ дээрээ би бас жоохон бор өнгнүүд орсон учраас бор цүнх өөрий гэж бодлоо. Энэ ийм том нэг ч hobo bag гэдэг ухаан нэг ийм дизайнтай цүнхийг. Тэгэд энийг өөрөөл ажлын өдөр бол яг ингэж хувцлал цүнхэндээ компьютераа гээл тэгэл гараад гүдэг. Тэгээд тийм байна. Аксессуар гэх юм бол бас жоохон алтлаг өнгөтэй аксессуар зүүсэн байгаа. Ийм ороодог бугувч, хясаа шиг өнгөтэй ийм бөгж. Тэгээд энэ бугувчны бас нэг гоё онцлог юм гэх юм бол яг юм ороодог. Бугувч болгооч зүүчдэг. Бас хүзэн үзүүлэлт болгоо зүүчж болно. Эндээ уйчж болно. Нүур хаанаач үйдийн бүс болгож хаяа би эндээ ингэж хийдэг. Тэгээ ер нь бол 9 шидээр зүүж болно. Гэхдээ одоохондоо бол зүгээр буувчлах зүүж. Тэгэхэд нэг ийм лук байна да. Энэ цуваа болохоор бас дааруул ингээд товчилчдаг. Тэгэл. За тэгээд миний бэлдэж ирсэн донлоо лук ийм байла. Баярлаа. Баяртай.